ийм бохин болчиход байгаа байхгүй. За энэ цагаан готлоод ингэхдээ хорон цаг дарга маргадар юм ч юм уу те. Нийгмийн ажилтан дээр ч юм уу аашаа өгчдөг. Тэнгүүд нөгөөдөл чинь юу яадаг? Өөрийнхөө нэг хамаатан садан бадан ч юм уу нэг темирхөө өөртөө нэг арай нэг ойрхон байдаг хүмүүсээ тараагаад яг нэг эзнээ олдгоо байсан. Тэгээ зүйлдээ нэг яг өөрөө хэрийг ойлгохшоод годог модготойгоор яваад дэлгүүр дээр очиод нэг хөр тавьж те. Энэ залууг Батхуйгийн Баттэлгэр гэдэг захим хуудасаараа дамжуулан үргэлж сайн сайхан зүйлсийг түгэж эерэг хандлаганд уриалж байдаг үлгэр жишээ авуудын нэг гэдгийг захим хэрэглэгчид андахгүй. Харин түүнийг Дорнот аймгийн Харьяат гэдгийг нь тэр бүр сайн мэдэхгүй болов уу? 2002 онд 1-р 10 жилээр төгссөн. Тэгээд энэ 1000-ийн онгоо хөлттэй. Манай гэр яг энэ 38 дугаар 2 дугаар арцсанд байсан. Олон арван сайн үлсийн аяныг өрнүүлж байсан Баттэлгэрийнх одоо гэр бүлээрээ Америк нэгдсэн улсад ажиллаж амьдардаг. Тэрээр нутагтаа ирэх бүртээ ямар нэгэн сайн үлсийн ажил хийж бусдад туслахыг хичээдэг гэсэн юм а. Энэ удаач мөн адил өсөж төрсөн орчноо моджуулах тусламж хэрэгтэй хүүхдүүдэд сар шинийн өмнө дулаан гутал хандвалах зорилгоор нутагтаа ирээд байхад нь бид уулзлаа. Манай аав ээж 96 настай хөгшин байдгийг. Тэгээд золгох. Тэгээ бас тэрний хажуугаар амигта нэг хэдэн мод тарч танаатай ирсэн байгаа. Вашингтон ДС хотод амьдарч байгаа. Манай бидний амьдарч байгаа газар бол одоо Америк улстай ер нь ногоон байгууламжаараа ихний 5-д орохоор тийм байгаа. Тэгээ одоо тэр гой ногоон мод ургамлыг харахаараа өөрийнхөө мөн чин нутаг орнол боддгийм байна. Бид нэр аавынхаа одоо хойдын боёндын зориулж 108 ширхэг мод тарьсан. 22 он тарьсан мод маань айгүй сайн бордоогоор бордоод тэгээд ашиглахаа айгүй сайн байсан. 99%-тэй ургасан байгаа. Тэрэнд айгүй сэтгэл өндөр байгаа. Баян сумд чинь яг мод үржүүлэхийн ер нь газар байдгийм байна. Хүмүүс ч байгаа. Өнгөрсөн амар нэг 250 ширхэг мод авахаар тохирол гэрэмэрэг юмнуудаа хийцэн байгаа. Ирэх хавар наашаага тээвэрлээд тарихаар одоо багийнхаа хазарт хүмүүстэй уулзаа ерөнхийдөө тохироод хавар байрч юмнуудаа бас ярьж байна л да. Тоглоомын тухай гэхэд аюул шороотой байна. Ингээд энийг ингээд тойруулаад машиныхаа гадна талаар юм уу эсвэл дотор талаар нь мод тарьчих юм бол тэгээ энэ тоглоомын талаа жишээ нь одоо шороогоор дүүрэхгүй байх боломжтой байгаа байхгүй юу? Мод тарихаас илүү модыг ургуулах л одоо хамгийн чухал байна л да тий. Одоо тэр 22 он тарьсан мод юугаа туслахаасаа гэж үзэхэд яг банкын одоо тэрийг одоо туслаад тордоод байх хүмүүс нь хариуцуулаад ингээ авчих юм бол мод бол агуулсан ургах юм гэдэг нь ойлгосон. Ер нь өв болгон явдаг улс орон даяар нэг дулаан гутлаа ингээд явдаг. Тэрийг Америкт байхдаа яг харчаад ер нь бас нэг хэдэн хүүхдүүд гутал өгчүүлсэн гэж бодож байсан. Боломжийн үнэтэй гайгүйхан гутал зарж байгаа тийм маантан сурлаад байсан ч харин ашгүй нэг таньдаг нэг ихч маань холбогдоод ийм солонгосоос аягүй сайн чанарын гутал оруулждаг. Их чиний юуг ингээд дэмжиж юу яа. Боломжийн үнээр хэдэн гутал өгөө гэдэг. Тэгээ ярилцж тохиролцоод нэг 50 ширхэг гутал авахар болоод тэгээд гутлаа ягаад ирээд үтсэн чи яг өмнө манай би өөрийнхөө хүүхдүүд авч ирсэн. Айгуу тийм хөнгөн дулаахан юм гутлаа байж тараад өөрөө эндээ их бас баярлалаа гэж нэг. Тэгээ яг хоо ер нь ингээд нөгөө хүүхдүүд гардаж өгөхлөөр өгөөд яг хамгийн гол нь зүгээр багшраар нь тий тормд ингээд тор моогод үргэлжлүүлсэн байгаа байхгүй. Хатаас тормоор аваад тэгээд энд нэг тэгтээ хүнд ганцхан өгөөд яах вэ гэж ийм Costco зарагддаг сотокс юм бас сайн юм саваад. Тэгээ одоо аймгийнхаа яг нэг боломж тааруу хүүхдүүд нэг сар шинийн өмнө нэг дулаахан гуталтай зөөгөө идэв өгчихсэн те. Дулаахан гуталтай болгочиход бас баяртай. Тэгээд нэгээр одоо яг судалгааг нь хийж гад яг эднийг нь олоод идэв хүүхдүүд өгөх санаатай байж байгаа. Нийтээр нь хамарч нэг маасаар нь тараах биш.
Яг л тэгэхгүй бол ер нь ингээд би сүүлийн 11 2 жил яг хотын Улаанбаатар хотын захмахаар явж би боёны ажил хийж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт эхлээл ерөөсөө нэг хэдэн юмнууд бэлтжээл аваачаад одоо хотын захын нэг хорон цаг дарга маргадар юм уу те нийгмийн ажилтан дээр ч юм уу аашаа өгчдөг. Тэнгүүд нөгөөдөл чинь юу яадаг? Өөрийнхөө нэг хамаатан садан бадан ч юм уу нэг темирхөө өөртөө нэг арай нэг ойрхон байдаг хүмүүсээ тараагаад яг нэг эзнээ олдгүй байсан. Тэгээ зүйлдээ нэг яг өөрөө хэрийг ойлгохшоод ходог модогдаагаар яваад хотын цагаан ходог. Эсвэл яг нөгөө юун дээр хотын захад байгаа яг тэр одоо гэр хороолтонд байгаа дэлгүүр ба штэ. Тэр дэлгүүр дээр очиод нэг хий хөр тавьж те. Бага дэлгүүр чинь бөө өрийн бичиг байгаа штэ. Тэрний юунуудыг харж байгаа тэнд нэг тийм айл байгаа. Тэнд олон хүүхдтэй тийм ядруухан айл байгаа гэдэг. Хаягуудын заалгаад тэгээ өөртөө яг гэрт нь очиод тэгээд бага насны хүүхдүүд нь яг өгөх юм аагууд ингэ явдаг болсон байна. Тэгэхээр яг нэг чин сэтгэлээсээ үнэхээр хэрэгтэй байгаа тийм. Үнэхээр гутлан цоорцсон гутлахгүй зуныхаа гуталтай хавар нурын гуталтай өгөл дараа явж байгаа хүүхдүүд чинь яг өвдгийн гутал ингээд дулаахан гоё гутал бариад явган чинь чин сэтгэлээсээ баярлж байгаа байхгүй. Яг нөгөө Америк Солонгосоос Америк руу гаргадаг гутал байхгүй юу? Зарим нэг гутал нь Америкийн доогоо могоотой яг зах зээл дээр зардаг нэг юм юм байгаа. 19 онд энд аймагаас хүүхдээ эмдэгт нэг дутагдaltaй дутуу нарын нэг аппарат биш 19 онд 20 онд чинь энэ аймгийн эмдэгч чинь би тэр нөгөө юунууд яг ямар аппарат нэг явуулсан тест тэн дээр яг нэрийн бичсэн. Тэр бүрийн санддаг. Харин эмдгийнх яг ийм мэрэгтэй байна гэдэг. Тэр дутуу нарын аппарат байна шүү дээ. Тэр чинь манай аймагч нь улсын дөрөвт тийм аппарат болсон юм билээ. Хувийн эмдгүүд бол бүгдэнд нь байдаг. Ковидын үеэр чинь ингэсэн амжилттай аппарат байна шүү дээ. Нэг улсаас мөнгө тарах шүү дээ. Нэг хүний хэдэн 100 мянга болов юу лээ? 300 мянга өгсөн. Тэгээ манайх чинь 5 хүүхэдтэй. Тэгээд 7 хүний 300 мянга 2 сая 100 мянгаар амьсгалын аппарат нэг амьсгалын аппарат авч нөгөө айл амьдаг дээр үлээдэ. Тэгээ нэг хандуулсан. Тэгээд нэг хүмүүсийг уриалаад яг үнэхээр шаардлагагүй үнэхээр одоо тэр мөнгө шаардлагагүй бол тийм ингээд уустаа хэрэгтэй байгаа хүмүүс ингээ хандуулаач гэж өгснээ. Уриалж ирсэн.